Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 шууд амжилтыг хөтөлбөр үргэлжилж байна. Манай студид MSM Group-ийн менежер Баяр Магнай болон E-Bus корпорац компаниг гүйцэтгэх захирал Мөнх Талаанаар хүрэлцэн ирээд байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Цаг гарган хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хувьд Улаанбаатар хотын хувьд маш чухал үйл явдал боллоо. Ногоон цахилгаан автомашин цэнэглэх ногоон өртөөний нээлт болсон шүү дээ. Тэгэхээр яг энэтэй холбогдуулаад бид бүхэн яг студидтэй цахилгаан автомашин ялангуяа BYD-г анх Монголд нэвтрүүлсэн Баяр Манлайг урьсан байгаа. Тэгэхээр ер нь сэтгэл ямар байна? Та хоёр хоёлаа сэтгэлээс хаваалцаж. Өнөөдрийн сэтгэл ер нь маш гоё юм. Тийм тэгээд бид нар бас энэ төслийг нэг 6-7 жилийн өмнө анх эхлүүлжсэн. Тэр үед шинэхэн байлаа. Тэгээд бас цөөн хүмүүсийн талаар ойлголттой байсан. Одоо бол ингээд оролцогч талууд нэмэгдээд засгийн газар, Улаанбаатар хотын худалдааны тэнхим, за тэгэл бизнесийн байгууллагууд, ингээд медиа компаниуд бүгдээрээ ингээд одоо ногоон өртөөний тухай, цахилгаан машины тухай, цахилгаан машины хэрэглээ, байгаль технологид илүү одоо ээлтэй байх технологийн тухай ярьж байгаад маш их баяртай. Таны хувьд? За тий, миний хувьд ч гэсэн сэтгэл маш өндөр байна. Өнөөдөр ногоон өртөө Улаанбаатар худалдааны тэнхимийн бас авч хэрэгжүүлж байгаа энэ төсөлд одоо нээлттэнд оролцсондоо маш их баяртай байна. Одоо манай Манлайгийн сайн хэлснээр хэдэн жилийн өмнө бол энэ чинь айгүй хол сэдв байлаа шүү дээ. Цахилгаан машин, цахилгаанаар яаж явдгийг, өвөл яадгийг ингээд ингэдэг байсан бол одоо бол бүр амьдралын нэг хэсэг болцсон. Маш олон хүмүүс цахилгаан машинтай болж байна, цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болж байна. За нийслэл хот маань одоо нийслэл засаг дарга маань бас одоо 60 ширхэг цахилгаан автобус хүртэл авах ингээ ярьж байна. За хувийн компани төлөөллийн хувьд ч гэсэн бид нар ч гэсэн цахилгаан тээврийн хэрэгсэл цахилгаан автобусыг яаж үйл ажиллагаанд илүү нэвтрүүлэх вэ? Одоо энэ нефтийн бүтээгдэхүүний хомсдлын үед одоо яаж үүнийг одоо даван гарах вэ? Энэ өөрөө богино хугацааны одоо асуудал биш гэдэг нь бол тодорхой болсон. Энэ үед бол яг цагаа олсон ийм сайхан үйл явдал өнөөдөр болж байна. Тэгэхээр хав таны хэлсэнчлэн бид бүхэн одоо ийм нефтийн асуудалтай хүнд нөхцөл байдалтай тулгараад байна. Яг энэ үед ер нь хүмүүсийн хандлага ямар байна? Цахилгаан автомашины хэр их сонирхож байна вэ? Би ярилцлаа. За, цахилгаан машины тухайд ер нь яг одоо бол 26 оны тухайд дэлхийд даяараа цахилгаан машин бол одоо шинэ сонголт байна. Тэгээ ганц Монголд ч дэлхийд даяараа цахилгаан машин одоо Норвег, Хятад тэгээ том орнууд бол тэргүүлээд явж байгаа. Гэтэ араас нь бол бүгдээрээ одоо энэ цахилгаан машины талаар яриад цахилгаан машины нэвтрүүлэлт, цэнэглэгчийн дэд бүтцэнчээ ингээд нэвтрээд явж байгаа. За манай Монгол улсын тухайд гэх юм бол одоогоор энэ шинэ сонголт байна. Гэхдээ ер нь ойрын хугацаанд, ойрын ирээдүйд за нэг 2030, 35, 40 он гэхэд бол цахилгаан машин бол үндсэн сонголт болно. Дэлхийд даяараа. Тэгэхээр тэрний бэлтгэл болж одоо ингээд дэд бүтц нь хийгдэж байна те. Тэгээ бизнесийн байгууллагууд нь цахилгаан машин оруулж ирж байна. Тэгэхээр одоо яг үндсэн одоо яг нөгөө сонголтын асуудал. Тэгэхээр ард иргэд сонголтоо хэрхэн яаж хийх үү гэдэг дээр минийхаар бол илүү сайн одоо иргэдийн боловсралтай цахилгаан машинтай холбоотой иргэдийн боловсролыг хэрхэн яаж нэмэгдүүлэх үү гэдэг ажлууд илүү хийгдвэл зүгээр юм байна гэж бодож байна. Бид нар одоо жишээ нь яг хотод одоо нэг цахилгаан мотортой машин унах юм уу? Яг тэр нь өвөл яах уу? Хоёр цахилгаан мотортой байвал илүү дулаахан байх уу гэх юм ингээд технологийн маш их шинэ ойлголтууд амар ихээр одоо сонголт хийж байгаа хүмүүсийн гол асуудал болох болоо. Тэгэхээр бид нар яг иргэдийн боловсролын асуудлыг одоо иргэдийн мэдээлжүүлэх асуудлыг ер нь бол хамгийн түрүүнд ярьж үзэх хэрэгтэй байна гэж би зүгээр бодож байгаа. Тэрнээс биш ногоон санхүүжилт болон дэд бүтцийн асуудлууд бол ингээд одоо яг энэ өнөөдрийн болж байгаа энэ COP17-гийн хурлын хажуугаар ингээд зэрэгцээд том нээлтүүд энэ тэнд ингээд хурдан цахилгаан машины цэнэглэгчийн төвүүд нэгдэж явж байгаа нь бол дэд бүтцийн асуудал ингээд нэгэнд гараанаас гарсан гэж харж байна. За яг одоо өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар ногоон зээлийн олголтууд хэвээ хийгдэж байгаа. Энгийн бензин шаталтай төлгүүртэй машин унах, цахилгаан машин унахад бол ялгууртай байдлууд үүссэн. Тэгэхээр цахилгаан машин авахд илүү санхүүгийн таатай нөхцлүүд нь зах зээл дээр бэлэн байгаа. Тэгэхээр одоо яг иргэд сонголтоо хийхэд илүү сайн мэдээлэлтэй байх хамгийн чухал асуудал байна гэж харж байна. Тэгээ өмнө нь бол одоо цахилгаан автомашинтай болохоор хотоос гарахаар л хөдөө явж чадахгүй байна. Хаана тэмдэглэх юм бэ гэдэг асуудалтай тулгарч исэн бол за сая бас яг Монгол орон даяар тэмдэглэх байгууламжийг байгуулна гэд амлалт өгсөн шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бас нэг одоо цаад болж исэн бэрхшээл нь тайлагдж байгаа юм болоо гэж харж байна. Энэ тал дээр бас таны байр суурийг сонсвол. Тий, одоо улс орон даяараа яг ийм сүлжээ нэгдсэн сүлжээ байгуулъя гэдэг ингээ явж байгаа. Ийм олон төслүүд одоо ногоон бүр одоо сэргээгт гэрчим хүчээр өөрийгөө хангадаг иймэрхүү төслүүд олон явж байна л та. Тэгэхээр
зөвхөн Улаанбаатар хот дотроо л ундаг байсан унаа гэдэг энэ ойлголтоос айл хэзээ хальцсан явж байгаа. Тэгэхээр хүмүүс маань тэрийг ч гэсэн тэр мэдээллийг аваад одоо манлаг хэлдгээр сонголтоо ихтэй ногоон одоо технологи руу цахилгаан автомашин руу шилжихэд бол ер нь болчихж байгаа гэж хэлж болно. Одоо Булганд гээл Дарханд Эрдэнэтэд гээл зөндөө олон цэглэх станцууд нь бий болчихж байна. Тэгээд өөрөө цахилгаан технологи маань өөрөө маш хурдтай хөгжиж байна л да. 2 жилийн өмнөх, 1 жилийн өмнөх цахилгаан машин, цахилгаан автобусны технологи энэ жил шал өөр болсон байгаа. Шийдлүүд нь аюул олон төрөл болсон байгаа. Тэр өөрсдийнхөө нөхцөлд таарсан тохирсон шийдлийг л хэрэг авах, өөрсдийнхөө амьдралын хэм маяг тохирсон автомашиныг эсвэл компанийнхаа үйл ажиллагаанд тохирсон тэр шийдлийг яаж худалдаж авах вэ гэдэг тийм л одоо асуудал байх шиг байна. Тэгэхээр одоо энэ сүлжээ Монгол улс орон даяар тарсан энэ тархмал сүлжээ маань ингээ бэлэн болчих бол ерөөсөө нэг цаг хугацааны л асуудал байна гэж харж байна. Тэгэхээр энд бол хөдөө явдгуу тээврийн хэрэгсэл хөдөө явах боломжгүй гэдэг ойлголт бол ингээд юу халагдж ийн л гэж харж байна да. Сүүлийн үед толгомдоод байгаа одоо энэ бензиний хомсдол тий шатхууны хомсдлын үүднээс нийтийн тээврийн хэрэглээ нэмэгцээ ингээд түрүүн бас ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ нийтийн тээврийн хэрэглээ нэмэгдээ за дээрээс нь цахилгаан автобусны манай улсад ер нь одоогийн байдлаар хичнээн цахилгаан автобус үйлчилгээнд явж байгаа юм болоо. За манай улсад гэж ярил Улаанбаатарт нэг 50 орчим ширхэг байгаа. Дарханд бас нэг 20 ширхэг байгаа. Тэгээд нийтдээ нэг 60-70 ширхэг цахилгаан автобус байгаа. Эдгээр цахилгаан автобуснуудыг 2021 онд 23 онд худалдаж авсан ийм автобуснууд байгаа. Skywell брендийн. За эдгээр автобуснууд маань одоо ч үйлчилгээнд явж байгаа. Тэгээд эднийг бол дандаа нөгөө нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдаж авсан, улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ийм дандаа тээврийн хэрэгслүүд байгаа. Одоо эдгээр маань яг өвлийн нөхцөлд бол цахилгаан тээврийн хэрэгслийн одоо тэр нөгөө батарей маань бол юугаа болоод жоохон алддаг. Одоо efficiency буюу цахилгаан цэнгээр явах тулах цагаа алддаг. Тэгэхээр энэ дээр тохирсон шийдлүүд бас одоо ингээ гараад ирсэн байна. Гадуур нь одоо юу байдгийг дизель юугаар түлшээр ажилдаг, халаагуурч байдаг юм өвлийн нөхцөлд ажилдаг автобусан дээр. Тий, автобусан дээр бол энэ чинь маш том батарей байгаа. 400 гаруй киловатт-цагийн ийм батарейнууд ерөнхийдөө автобусан дээр түгээмэл байдаг. Тэгэхээр ийм том батарейн дээр бол энийг яаж нөгөө 1 киловатт-цагийг ч гэсэн хамгийн үр бүтээлтэй ашиглах уу гэдэг нь хамгийн том асуудал үү. Тэгэхээр ийм шийдлүүд одоо бол бэлэн болцсон байгаа. Яг 21-23 оны шийдлүүд дээр маань бол тийм юм байхгүйсэн учраас одоо бас нэг жоохон дутагдaltaй юмнууд бол харагдаж байгаа. Тэгэхээр одоо хувийн хвшлийн компаниуд маань ч гэсэн бас өөрсдийнхөө ажилчдын автобус, сургуулийн автобус ч гэдэг юм уу энэ автобусан дээр бас их цахилгаан автобусыг сонгох нь бол нэмэгдээд эхэлсэн байна. За манай e-bus компанийн хувьд ч гэсэн өөрсдийнхөө үйл ажиллагаанд бол аль болох цахилгаан автобус руу шилжиж анхны хөрөнгө оруулалт нь 2 дахин өндөрч гэлээ. Одоо нөгөө operational cost буюу яг тэр явцын үед гардаг зардлууд бол хамаагүй л бага байгаа. Одоо дизель түлш одоо өнөөдрийн байдлаар манайх 5200 төгрөгөөр худалдаж авч байна. Евро 5 дизель түлшний үнийн бага бөөний үн. Тэгэхээр энэс чинь даруй баг 4 дахин бага зардалтай. Өдөрт 370 мянган төгрөгөөр нэг автобус дизель түлш хийж явж байгаа бол хэрв цахилгаан автобус байх юм бол ерөөсөө 85 мянган төгрөгөөр бүтэн өдрөө туулчих. Иймэрхүү тооцоолох юмнууд хийгдсэн байна. Тэгэхээр одоо тэр чиглэл рүү бол ингээд манай компани хувьд ч гэсэн орох гээд судлаад туршилтын эхний автобус оруулж ирэх гэж ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр бид нэр яг орон амьсгал тэр дундаа ялангуяа цөлжилт газрын дараатлын хурлын үеэр ярилцж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар яг яагаад бид нар юм ногоон эрчим хүч цахилгаан руу шилжих ёстой вэ? Цахилгаан автомашин унснараа ч юм уу цахилгаан тээврийн хэрэгсэл ашигласнараа бид нар одоо байгаль орчиндөө ямар одоо үр ашигыг өгж байгаа вэ? Энд та хоёулаа хариулаасаа гэж хүсэж байна. За байгаль орчинд үзүүлэх нөлөө гэх юм бол ер нь бол одоо салбарын одоо автомашины салбарт болдог томоохон хурлуудыг ингээд тухайн орны гаргаж байгаа шийдвэрүүдэд уялдуулж харуулах зүгээр байдаг. Одоо жишээ нь 2015 онд болсон Парисын конвенц гэж хурал байна. Дэлхийд даяараа бүх орныхан цуглаад хуралдаад хэдүүлээ дэлхийг нэг 2 градусаар хөргөөе.
цагуурын өөрчлөлт дэлхийн талаар эрчимтэйгээр нэмэгдэж байна гэдэг. Тэрний эсрэг хийх үйлдэлүүд яг манай автомашины салбарт эрэхтэй болохоор V8 машиныг V6 үлгүүртэй болгож байна те. За тэгээд жижиг үлгүүртэй болгоод сүүлдээ энэ маань цэнгэлдэг хайбрид эсвэл 100% цахилгаан машин руу нэвтэрч байна. Ерөөс эцсийн зорилго нь нүрс төрөгчийн давхар эслийг бууруулъя. Тэгэхээр Улаанбаатар хотын тухай гэх юм бол сая бас хурал дээр хотын дарга маань танилцуулж байгаа шиг байна. Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 33%-ийг суудлын автомашины одоо яндангаас гарч ийна гэж байна. Тэгээд тэрний дараа бас худлаа аж үйлдвэрийн тэнхимийн Улаанбаатар хотын худлааны тэнхимийн захирлын бас танилцуулга байсан. Тэгээд тэрэн дээр сонсож байхад бол одоогийн хийх гэж байгаа энэ 2 жилийн хугацаанд хийж байгаа 500 ширхэг цэнгэлэгчээс за нэг ойролцоогоор 50,000 цахилгаан автомашин хүртэлх нэмэгдүүлэх боломжийн суурийг ингээд бүрдүүлж байна гэж ярьж байна. За тэгхийн бол тэр нь өөрөө Улаанбаатар хотод нэг 166 тонн CO2 буюу нүрс төрөгчийн давхар эслийг одоо ялгаруулахаас хэмнэх нь байна. Тэгэл энэ бүхэн чинь тэгэл бидний одоо амьсгалж байгаа агаартай холбоотой учраас тийм. За тэгээд тэр нь ойролцоогоор хөрвүүлээд хийсэн тоо надад их таалагдсан 30,000 гэр ороллын яндангаас салж байгаатай ерөнхийдөө дүүнэ гэдэг. Тэгэхээр дэлхийд даяар ч гэсэн Монголд ч гэсэн одоо болж байгаа хурал нэг л юм ярьж байгаа нь хэдүүлээ энэ байгальтаа яаж арай илүү одоо хүнлэг тийм хор охирол бага хоцруулах вэ гэдэг. Тэгэхээр нөгөө салбар өөрөө улс орнуудын хооронд болж байгаа энэ том шийдвэрээ дагаад өөрчлөгддөг. Тэгэхээр одоо тэр одоо чинь хятадын хувьд гэх юм бол одоо 11-р 5 жилийн бодлого гэж 2006-аас 2010 оны хятадын бодлого байна. Тэр нь бол чинь автомашины салбарыг стратегийн ач холбогдолтой салбар руугаа татж авч агаад тэгээд бид нэр шатхууны хамаарлаас гарах хэрэгтэй гээд тэр үед одоо чинь сэргээгдэх эрчим хүч 7% одоо нийт эрчим хүчний 7% сэргээгдэх эрчим хүч хятадд хийдэг байсан бол одоо 26-нд 20 жилийн дараа 42-3% хийдэг болсон. Тэгэхээр яг түрүүн манай зочны маань ярьсны дагуу яг нөгөө сэргээгдэх эрчим хүчээр машинаа цэнэглэх тэгээ машин нөөрөө ингээ байгальд ээлтэй байх энэ бүх технологиг улс орон болгон бодлого гаргаад тэрнийхээ араас явж байгаа. Тэгэхээр манай дээр бас яг энэ төлөвлөгөөнүүд хэрэгжээд эхнээсээ ингээд ийм арга хэмжээнүүд зохион байгуулагдаад шин цэнгэлэгчүүд ингээд байраа олоод төлөвлөгөөгөө танилцуулаад явж байгаа. Энэ бол туйлын баяртай. Баярлалаа. Тэгэхээр мөнхтлээ захирлын хувьд тий одоо бүр энгийн үгээр хэлэхэд одоо бид нэр сүүлийн үед бол айгүй их үеэр одоо за дэлхийд гэлтгөө Монголч болж байна. Одоо саяхан л гэхэд Шанхайд маш их одоо тайфун тий дайраад өнгөрлөө. Одоо Европт бол 40 хэдэн гараад сурч маш олон хүмүүс одоо зүрхний шигтээс ч гэх юм уу энэ хит халтын улмаас ингээд нас нөхчлөө энэ төргээд зөндөө олон мэдээллүүд ингээ гарч чинь. Тэгээд бид нар өөрсдөө одоо дор бүрнээл хичээж энэ дэлхийн дулаарлыг одоо арай юу яах тэр намжаахгүй бол одоо энэ маань цаашаа 10-20 жилийн дараа бол одоо жилийн 4 улиралтай байдаг бол 3 улиралтай болно энэ төрлийн хүмүүс эрдэмт судлаачдын айгүй их юм юунууд байгаа учраас дүгнэлтүүд байгаа учраас бид нар дор бүрнээ хичээхээс өөр арга байхгүй. Тэгээд үүнд бол Монгол улс бас оройлоод оролцож байгаа тэрбумууд гэдэг ийм хөдөлгөөн өрнөж байгаа. За COP17-г одоо ингээд улс орондоо маш сайхан ингээд зохион байгуулж байна. Гэх мэтчлэн монголчууд өөрсдөө энд бас зүгээр дагах биш бас манлайлж оролцох хэмжээнд бүс нутагтаа ингээд явж байгаа учраас бид нар энгийн иргэд ч гэсэн бас энэ цахилгаан тээврийн хэрэгслийг илүүтэй одоо сонгох байгаль орчинд ээлтэй энэ сонголтыг хийхин төлөө бас явах хэрэгтэй байх гэж бодож байна. За нийтийн тээвргээ ярихад одоо энэ нефтийн бүтээгдэхүүний хомсдлоос хойш бол бас сүүлийн одоо сүүлийн бараг бүтэн жил явчлаа. 11 12 дахь сарда шахуу ингэ явж байна. Тэгээ энэ өнгөрсөн 12 сарын хугацаанд бол бас нийтийн тээврийн зорчлтууд бол ингээд тодорхой хэмжээнд нэмэгдээ яваад байгаа. Нийтийн тээврийн компаниуд маань бол энэ одоо асуудлыг бол бас юм нэг цонх уу юм аа хүмүүсийг хувийн машинаас нь нийтийн тээврийн унаанд шилжүүлэх бас цонх уу юм аа гэж бас харж одоо тэр чиглэл рүү бас одоо нийтийн тээврийн бодлогын газар маань бас ажиллаж байгаа. Тэр хүмүүс маань ч гэсэн энийг бас бодолцож үзээд айлуулах цахилгаан машин унах, айлуулах нийтийн тээврээрээ үйлчлүүлэх одоо энэ сонголтыг бас хийгээсэй гэж бас уриалмаар байна.
Яг хамгийн сүүлийн асуулт бас яг би ч гэсэн өөрөө бодож явдаг асуулт байгаа л да. Яг энэ цахилгаан автомашинлоо шилжийа гэхээр бүгд найрамдагтад ард улсаас импортлогдсон байгаа үед ер нь одоо хэр үн цэн хуруудан хадгалагдах вэ? Хэрвээ машинтай эвдэл гэмтэлтэй очих юм бол яах вэ гэх мэт асуудал үүсдэг тийм. Энэ асуултад гурлаа хариулт аваад ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Маш чухал бас хамгийн том асуулт байна шүү. Тэгээд нөгөө бид одоо жишээ нь дэлхийн автомашины салбарын ингээд нөгөө шатлалт хөдөлгөөрөөс хайбридаас цэнгэлдэг хайбрид руу цэнгэлдэг хайбридаас 100% цахилгаан машин руу ингээд энэ шилжиж байгаа явцад яг тэр хамгийн сүүлийн хоёр үе дамжлага буюу цэнгэлдэг хайбрид болон 100% цахилгаан машин дээр бол хятад хамгийн өндөр ролтой дэлхийн одоо хамгийн том зах зээл болчихж байгаа. Тэгэхээр бид нар бол хятадын нөгөө хөрш байгаад байдаг. За тэгэхээр нөгөө хамгийн том үйлдвэрлэгч нь хамгийн том цахилгаан болон орчин үеийн шинэ технологийн машинуудын үйлдвэрлэгч болон зах зээл дээр тэргүүлж байгаа зах зээл нь хятад байгаад байдаг. За тэгэхээр бас нөгөө талдаа одоо бид нар ингэж чинь бурууталтай өрүүлтэй машиныг ер нь баг-багаар одоо ингэж журмын дагуу хоригдж байна хуулийн эрх зүйн. Тэгэхээр ер нь эх 10 жилдээ хэд бол бурууталтай өрүүлтэй машин бараг л худлаанд орж ирэхгүй болов. За тэгээд зөв талтай өрүүлтэй зах зээл дээр хамгийн боломжийн үнэтэй машин нийлүүлж манайх руу одоо бид нар ингэж авч чадах хорон гэвэл энтгэх хятад. Энтгэх хол хятад ойрхон. Тэгэхээр чи бид нар нөгөө хэрэгтэй машин авах орн нь хятад байгаад байдаг. Тэгээд технологийн хувьд бас хятадас тэргүүлээд байгаа гэдэг. Тэгээд бид нар яг аль кейс дээр нь яг ингээд хөрш байгаа болохоор бид нар ер нь нөгөө хит хятад гэж харахгүйгээр энэ технологитой одоо хятадаар дамжуулан нөхөрлөхөөс аргагүй. Бас нэг бодлын одоо өөр сонголт болчихж байгаа. Яг одоо манай байршлал Монгол улсын байршлалын хувьд те. За тэгэхээр хятадд одоо чинь би 2 жилийн өмнөх суусан хурал дээрээс сонирхуулаад хэлэхэд одоо BYD группийн үүсгэн байгуулагчтай одоо Америкийн Elon Musk гэдэг шиг Ван гэж хүн байгаа. Тэр хүний танилцуулсан 2 цагийн танилцуулган дээрээс би нэг товчхон зүйлийг хэлэхэд одоогоос нэг 20 жилийн өмнө бол хятадын автомашины салбарт 200-аад автомашины брэндүүд одоо борооны дараах мөг шиг гарч ирсэн гэсэн үг. Яг засгийн газраас татаас өгөө дэмжиж явах тэр одоо үед. Одоо бол жишээ нь одоо 100 руу орж ирж байна. Хэдхэн жилийн дараа. Тэгээд за нэг дараагийн 10-15 жилд бол нэг топ 50 брэнд л үлдэнэ. Тэгэхээр бид нар хятадаас хэрвээ одоо оруулж ирж байгаа, машин оруулж ирж байгаа энэ төрлийн бизнес хийж байгаа хуваарай болон алтан байгууллагууд маань ер нь шилдэг брэндүүд оруулаад ирэх юм бол бид нар одоо хятад машин чанаргүй байхын асуудалтай эзэгч нүрт болохгүй, боломжчгүй. Тэгэхээр яг зүгээр нөгөө хяндыг бодоод энд сервис байхгүй, тиймэрхүү брэндүүд оруулах юм бол тэр харин магадгүй тодорхой бүлэг худалдаа авсан хүмүүсийн хувьд бол нэлээд хохирол болоод тэргээр дамжирч бас зах зээл дээр нэг юм ойлголтын нэг тийм асуудлууд үүсэх болов уу гэж хараад байна. Тэгэхээр нөгөө гол цахилгаан машин дээр байгаа гол асуудал нь юу вэ гэхээр одоо хуучин бензин шатал дүүртэй машин дээр бол механик буюу засварчин сэлбэг хоёр байхад тэр машиныг засч болно. Цахилгаан машин дээр механик сэлбэг байхаас гадна софтвер баг нийт сервис 70-80% оролцоотой. Тэгэхээр софтвертэй холбоотой сервисийг хийж чадах хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниуд болон за нэгэнд ороод ирсэн тэр брэндүүдийг дагсан одоо хувь хүмүүсийн худалдаал зүгөө олно гэсэн үг. Тэрнээс биш нөгөө бие биенээсээ ингэж зурж явах юм бол тэр нөгөө софтверийн сервисээс одоо бид нэр хөнгөн мултарч чадахгүй гэсэн үг. Жохон хэцүү хэсэг нь тэр. Байгаль дээлтэй болон хэмжээтэй одоо жишээ нь түрүүний урлаар цахилгаан машин унах юм бол нэг айлд жилдээ дунджаар 7-оос 10 сая төгрөгийн хөнгөлт идэлхээр тооцоог танилцуулж илээ. Тэгээд байгальд бас 30-аас 40% одоо ээлтэй байх гэдэг ингээд бүх талаараа хууган зүгээр байдаг. Гэхдээ нөгөө нэг тэр яг тэр тухайн хувь хүндээ хэцүү сонголт байхгүй үүднээс яг энэ төрлийн бизнес эрхэлж байгаа байгууллагууд ер нь илүү томоохон брэндүүдтэй харилцуулах зүгээр юм болов уу гэж би бол хувьдаа бодож байна. За танаас бас тавшин хариулт аваад ярилцлага өндөрлөе. Ер нь нөгөө шилжилт хийх чинь хамгийн хэцүү хэсэг нь байдаг. Хүмүүс бас хятад машин ингээд нэг шүхрэд ор бүгднийг нь ойлгоод байдаг. Гэтэл хятадд одоо 2 жилийн өмнө 200-аад байсан гэж байна. Одоо л нэг 130 20 юм уу? За. Одоо л нэг 100 ширхэг байгаа. Тэгээ нэг 1000 модель үйлдвэрлэдэг гэдэг ийм тоо. Тэгэхээр энээс нөгөө нэг яг манай замын нөхцөл бас манай замын нөхцөл манай юу чинь чангаштай уур амьсгал чангатай энэ нөхцөл таарах яг тэр шийдэл тэр таарах брэндэл сонгох нь өөрөө хамгийн чухал байгаа. Тэгэхээр
номер 100-д байгаа үйлдвэрийг авчирч байгаа машин авчирч хятад машин муу юм аа гэж хэлж хэцүү шүү дээ. Тэгэл яг. За ингээд цаг гарган ярилцлаа гэсэн та хоёрт маш их баярлалаа. Цаашдаа ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө бид бүхэн MSM Group-ийн менежер Баяр Манлаа болон E-Bus корпорац компаниг гүйцэтгэх захирал Мөх Талаан нарыг урьж ярилцлаа. Шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.